нэг хоёр шүү. Нэг хоёр шүү. Монитор онцлооч юм тий. Окей. За ивэл дүрнүү. Ерөөл дүрнүү. Бид нар явсаар бол одоо 1-р Самуэль ном руу орсон байгаа тийм ээ. Өчигдөр бид нар Библийн сургууль төгссөн оюутнуудтайгаа их сайхан цаг гаргалаа. Энэ жил манайхаас 3 оюутан дахин нэгдсэн теологийн Библийн сургууль төгссөн байгаа. Гараа өргөч хөө байна уу? Гадаа үйлчлэл явуулж байна уу? За нэг нөгөө хоёр нь хажуу. Нөгөө хоёр нь гадаан үйлчлэлсэн үү? За. Микрофон трас байна. За дөрж. Дахиад ирэх хагасанд цацаалагч маань төгсөлттэй байгаа гэсэн юм. Ирэх хагасанд 5 дахь өдөр гэсэн. Хагасанд дахиад хус Библийн сургууль чинь юу вэ? Ханчлах удирдагчдын сургууль төгтөл сургуулийн судалгааны төв. За ямар ч байсан хусдын маань бас 3-4 оюутан маань 3 оюутан төгсөж байгаа. Библийн үгийн хүмүүсийн олноор гарч ирж байгаад их талархжээ. Та нар манаас төгсөж байгаа оюутнуудтай тусгайлан баяр хүргэж өгөөрэй. Төгсөлтийн баяр дээр бас очиорой. Өчигдөр орой бид нар нөгөө Библийн онлайн хичээлд учраас пастор дуусан гол гараад ирсэн. Өөр төгсгөл болтол байж амжаагүй. Нөгөө төвөр бид нар дахиад СМО-го татаж авсан баг та нар тийм ээ. Монгол стандарт Монгол орчуулга. СМО-гоор бид нар хийхээр болж байгаа. Яагаад тэгэхээр би айгүй тодорхой хэлсэн тийм ээ. Өнгөрсөн удаа Европт үйлчилж байхдаа СМО-гийн талаар маш олон танилцуулга, ариун бичээс нэгэн танилцуулгуудтай үйлцээд мөн еврей номноос яг еврей хэл дээрээс нь буулгасан орчуулга учраас мэдээж 90-ад оны үеийн одоо 2000 оны ихэнх үеийн итгэгч нарт бол байж болох байсан боловч өнөөгийн 21-р зуунд 2025 оны итгэгчнэр биднэрт бол хамгийн дөхөв, хамгийн ойлгомжтойгоор СМО маань орж ирж байгаа. Библийн яг нөгөө хагасны онлайн сургууль маань байгаа тийм үү? Дэлхийн 70 гаруй улсаас 400 гаруй оюутнууд хагасны болгон зүүмээр хамтдаа Библи судалсаар байна. 3 жилийн турш үзээд 1-р Самуэль хүртэл үзсэн байна. Гэхдээ СМО би одоо арай амжаагүй байна. Эстер номон дээр явж байгаа. Нэг бүтэн уншаад Библийн хагасны сургуультаа ч гэсэндээ СМО-гоор явъя гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр 70 гаруй улсаас тийм ээ Польш, Герман, Солонгос, Япон ч юм уу тэнд байгаа олон монгол хүмүүс бас энэ ариун бичээс ихний маань хийсэн энэ стандарт монгол орчуулга маш их хөдөлмөр зарсан санхүү цаг хугацаа орсон энэ орчуулга боддоор хүрээсэй гэж маш хүсэж байна. Гэхдээ би ариун бичээс ажилтан биш тийм ээ. Найз нөхд маань байгаа. Гэхдээ би ажилтан биш. СМО рекламдаагүй бодит байдал дээр нь та нарын сүнслэг хоолнд бас том нөлөө өгөх. Биднэрт энгийнээр бодъё л доо нэг ариун Библи тийм ээ 2009 11 13 16 19 гэсэн орчуулгууд ингээд шинжлэлдээ явж байгаа нэг Библи барьсанд орвол бид нар Бурхны үгийг судлахад дахиад нэг өөр орчуулгыг бариад өөр орчуулга биш шүү дээ. Дахиад өөр нэг хувилбарыг бариад харьцуулж үзэх шин хувилбар бий болж байгаад бид нар талархах ёстой магадгүй амен. Тиймээс бид нар цаашдаа багаар СМО руу орно. За өнгөрсөн 7 хоног бид нар 12 дугаар бүлэг, 13 дугаар бүлэг Гилгалд ирсэн байна. Явсаар Гилгалд ирсэн. Саул маань маш том алдаа гаргасныг бид нар үзсэн тийм үү. Эзний хүндэтгэл мөрөглийг буруугаар ашиглах гэснээ үгнээс мөн эзний тахилчийн үргийг дур зоргоороо өөртөө авч хэрэглэсний үгнээс Есүс Христ Месиад бэлдсэн тэр үйлчлэлийг сүнслэг байдлаар улаацалдах гэсэн тэр шунал, тэр эрх мэдлийн төлөө тэр хүмүүст таалагдах гэсэн Саулын сэтгэл зүй Христ итгэлд ёс зүйн Саулын эцсийн дүндээ
маш хүн дурлалд оруулж байгаа. Бурханаас таслагдахад хүргэж байгаа. Игснэр Самуэль ирээд юу гэж хэлдэг вүлээ? Саулыг зэмлэж байгаа тухай бид нар үзсэн байна. Харин Саулын алдаа тийм ээ стандарт монголоор буюу еврей хэл дээр хамгийн ойролцоо үг нь бол Шаул тийм ээ. Шаул хааны алдаа болохоор Шимуэлийн хэлснээр Самуэль гэж байгаа шүү дээ тийм үү? Шимуэлийн хэлснээр дуусахгүй байна. Өнөөдөр Саул дахиад эзний өмнө дахин нэг сонирхолтой агшин гарах бөгөөд нөгөө 13 дугаар бүлэгтээ нэг шин дүр нэмэгдээд ороод ирсэн юм билээ. Йоханатан буюу бидний хуучнаар бол Йонатан хэмээх Саулын хүү ороод ирсэн. Ингээд одоо тэд нар Гилгалт байна. Ард түмэн айж сандарч бутарч эхэлсэн. Яагаад гэвэл Йонатан филистичүүдийн харуулын цамхагийг ямар ч дайн зарлалгүйгээр шууд очиж зогсчихлоо. Гэтэл филистичүүд яасан бэлээ? Түүний хариуд 30,000 тэрэгт цэрэг, 3,000 морин цэрэг, нийлээд хэд вэ? 36,000 морин цэрэг, тэрэгт цэрэг. Тэрэгт цэрэг гэдэг чинь морьтой байж таанаад тэрэг түрээд гүйхгүй шүү дээ, тийм үү? 36,000. Харин явган цэргийн бол үү олон гэж байгаа. Үү олон тоолж барахгүй олон филистичүүд Израилийг нэг мөсөн газрын хөрснөөс арчгаад цугалцгаасан байна. Харин энэ үед Израиль хэдэн цэрэгтэй байсан гэхээр Саул хаан 2,000. Саулын хүү Йонатанд 1000 цэрэг, нийт 3,000 цэрэг. 11-нд ч хүрэхгүй цэргүүдтэй Гилгалт үлдсэн. Юу филистичүүд тэднийг устгахаар дайрсан. Яагаад гэвэл ямар ч шалтгаангүй ордож учраас. Та төсөөлөд үзээрэй. Зөвхөн морин цэрэг нь 36,000. Харин Израильд морин цэрэг байгаа юу? Байхгүй. Яагаад гэвэл дэд хууль Лев номон дээр хэлснээр Израильчууд олзны морин цэргүүдээ болон морин цэргүүдээ хойч хүмүүсийг тасалчдаг ба. Ингэхээр би өмнө нь ярьжсэн тийм үү? Манай мал дээр өссөн настангууд бас мэдчихсэн тийм ээ. Хойч хүмүүсийн тасалсан ямар ч морин дээр имэйл тавихад сууж унаад байдаг. Тэгэхээр дайнд хэрэглэх ямар ч боломжгүй. Бурхан юу вэ гэвэл дайны хүч чадал нь надаас улбаатай гэдгийг заахын тулд морин олцолсон мордуудыг хойж хүмүүсийн таслахыг тушаасан. Тиймээс тэд морин цэрэг байхгүй. Тэд нар явган цэргүүд. Явган цэрэг нь 3,000. Харин нөгөө тал нь 36,000 морин цэрэгтэй, тэрэгт цэрэгтэй, дээр нь төмөртэй. Еврейчүүд төмрийг боловсруулаад сурчихгүй гэж хэн айлаа? Филистичүүд байсан. Тиймээс тэд нар филистичүүдэд төмрийг хэрхэн боловсруулахыг зааж өгөхгүйгээр тэдэнд зүгээр засаж өгдөг байсан тухайд 13 дугаар бүлэгтээ маш тодорхой байсан. Ингэхээр төмөр зэвсэг байхгүй. 3,000 явган цэрэг, үү болон явган цэрэг болон 36,000 морд тэрэгтэй нүүр тулна гэдэг бол тоглоом биш байхгүй байх тань. Өнөөгийн үед зүгээр буудаад ална гэдэг бол маш амар үхэл байхгүй. Нүдрүүчнийг цус сах гэж орно. Тэр дороо та амьсгалбараа. Харин энэ үед буу зэвсэг байхгүй. Энэ үед дайн тулаанд ороход та эрт бисний өвдөс орно. Цавчирдна, тасдагдна, зүсэгдэн, урагдна. Ийм эрт бисний өвдөс энэ үү олон цэргийн өвдөс 3,000 Израиль цэргүүд яасан бэ гэвэл цухтаач гэсэн. Сис Йордан руу, Транс Йордан руу, Гилеад юу лээ? Гилеад Абеш бусад нутгууд руу, Гадын нутаг, Ефраим, Манасагийн нутгууд руу цухтаач гэсэн Йорданы гатлаад. Ингээд Саул яагаад мэгдэж айсан бэ гэвэл тэрээр хүнийг хардаг байсан учраас. Түүний амнаас гардаг үг бүр нь эрх бүлгүүдч тэр өнөөдрийн бүлгүүдч тэр 12, 13 дээр ч тэр хүмүүс тараад байсан учраас. Хүмүүс намайг орхиод байсан учраас. Хүмүүс намайг үл тоогоод байсан учраас. Хүмүүс намайг дагахгүй байсан учраас гэдэг шалтгаанаар Бурхны хууль зарлиг тушаалыг зөрчиж Бурхны үгийг зөрчсөн шалтгаан бүрийнх нь гол их үсвэр хүмүүс намайг орхиод байсан учраас. Хүмүүс намайг хүндлэхгүй байсан учраас гэдэг шалтгаанаар алдаа хийж гэлж. Үүгээрээ Саул Бурхныг биш хүнийг харж, Бурхан биш хүмүүст хандаж үйлчилж байсан. Түүний хаанчлал нуур журхаас аргагүй болсон гэсэн. Ингээд айц төгшрөл давтсан тэрээр Самуэлийг ирэхээс өмнө сандарсандаа дахил өргөжж. Энэ үгээр Бурханаас таслагдах хэрэгтэй байдалд орсон гэсэн.
Ингээ бүгдээрээ 14 дугаар бүлгийн 1-8 уншаад хамтдаа үгийн цагтаа оръё. Мэдээж Библийн хичээл биш учраас би бүтэн орохгүй шүү дээ. 52 зүйл ангитай байна. Яг гол boundary, яг үзэл бодол, бичгчийн хэлэх гэсэн санаа бүгдээрээ хуваалцаад хамтдаа залбирах цаг гаргая. Би Исмогоос уншиж шүү. Ариун Библиэр энэ дэлгэцэн дээр гарах болгоно. 1-р Самуэль 14-ийн 1-8. Тэр өдөр Шаулын хүү Йоханатан зэвсэг үрэх залуудаа наашид хоёр тэр талд байгаа Пелешетийн цэргийн амьд дээр явж очие гэжээ. Гэвч Йоханатан энэ тухай эцэгтэй мэдэгдсэнгүй. Шаул тэгэхэд Гивагийн зах газар Мигрон байдаг анарын модны дор сууж байлаа. Түүнтэй хамт 600 орчим хүн байв. Шилод Явагийн тахилж байсан Элигийн жич Пинхасын ач Ихитүүгийн хүү Яхаводын ах Ахия тэр үед тахилчин хатаад өмсдөг байлаа. Йоханатаныг явсныг хинч мэдээгүй байв. Йоханатан тал талдаа хад асга ихтэй жимээр явж Пелешетийн цэргийн ангид нэвтрэхээр шийджээ. Хавцлын нэг хисаад буцээц, нөгөөг нь Сеннэ гэдэг. Хойд хисaan Мехмасын харалтаа, өмнөх нь Гевагийн харалтаа байв. Йоханатан зэвсэг үрэх залуудаа явцгаая, хоцлуулаагүй юмнуудын цэргийн анги дээр хурч очие. Яваа бидний төлөө хөдөлж магад. Түүний хүний олон цөөнөөр Ява ялдаггүй юм гэхэд зэвсэг үрэх залуу нь явж бодсон санснаа л хийх тун. Та юу ч хийсэн би тантай хамт гэвэ. Тэгэхэд нь Йоханатан за тэгвэл хоёр тэр хүмүүс рүү гарч очиод тэдэнд харагдъя гэв. Амен. За Саул, Йонатан тийм ээ. Шилод, Гивад энэ мэдчилнийг та нар ариун бичээсээр харьцуулж хараад одооноос дасаад хэдүүлээ явах хэрэгтэй тийм үү? Түүч хийж төрүүлж авахыг гэж байгаа шүү дээ. За Йоханатан буюу Йонатан ямар шийдвэр гаргасан бэ гэвэл Саулын айрмаас салаад Филистичүүдийн газар руу очихоор шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ та нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдал Филистичүүд 36,000 морд цэрэгтэй, далайн иргэн эс мэд олон явган цэрэгтэй хүлээж байгаа. Харин Йонатан хинтээ хамт гарсан гинөө? Хэдүүлээ гарсан гинөө? Хоёулахна. Зэвсэг үрэх залуудаагаа хоёулахна гарч байгаа. Та хүний ухаанаар боддоо хоёр хүн 36,000 морд цэрэг. За нөгөө явган цэргийг хасчих. Дахин ярих гэдэг үг. 36,000 хүний мордтой цэрэгтэй, зэвсэгтэй, төмөртэй, зэвсэгтэй хүний өвдөөс хоёулахнаа дайдах гээд очно гэдэг эрүүл ухаанд багтчихэв. Яаж ч бодсон. Та нар ингээний бодолтой орой нэг гудамжаар та паркаар алхачаад 10 согтуу залуу нэг эмэгтэй дээрлэгчээвэл бүр яахаас буцаа байсан 10 согтуу байвал та очиод ой та нар болилдоо гэж хэлж чадах уу? Чадна шүү дээ. Чадах ба. Гэхдээ амархан биш шүү дээ. Тийм үстэй. Ямар Чаки Чан бүслээ биш. Амьдрал дээр ер нь хүн нэг хоёр хүнийг за атманууд нь бардаг байх. Хүн онцлоод ялангуяа пойлдод сурцсан хүмүүст бол яг бид нар дийлэхгүй шүү дээ. 1000 карата ууш байгаа дийлдэггүй. Тэгэхээр яаж ч утсан 36,000 хүний өөдөөс хоёулахнаа явъя гэж шийдвэр гаргаж байгаа энэ Йонатан эрүүл ухаантай хүн мөн үү биш үү гэдэг асуулт бид нар гарцаа тавих хэрэгтэй. Энэ яг эрүүл ухаан мөн үү? Биш үү? Сонирмоос эндээс бид нар дахиад давтан харьцуулж харах хэрэгтэй. Яагаад Йонатан зэвсэг үүрэгч залуутайгаа ийм шийдвэр гаргах болсныг 6 дугаар зүйл дээр маш тодорхой хэлсэн байгаа. Йонатан юу бодож ирсэг? Би тавхан түүний 6 дугаар зүйл дээр хэлснийг хэлье. Зэвсэг үүрэгч залуудаа хандан өөрийн зэвсэг үүрэгч залуудаа явцгаая. Эдгээр хоцлуулаагүй хүмүүсийн цэргийн харуулын анги руу гатлан очие. Эзэн бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээс ч, цөөн хүнээс ч аврахад эзэн цаад болох зүйл үгүй гэж. Одоо тэгвэл энэ хүний ухаанд багтахгүй алхмыг Йонатан яагаад хийсэн нь өөрийнх нь үгнээс ил гарч байгаа. Хоёулаа дийлж магадгүй гэсэн нь. Эзний хувьд хүний олон цөөн хамаагүй. Хэрэг тэр хүсвэл бидний гар энэ хоцлуулаагүй хүмүүсийг өгч магадгүй. Хоцлуулаагүй хүмүүс гэж Библиэлд тодорхойлсон нь Филистичүүдийг хэлж байгаа. Ямар утгаар хэлж байгаа юм бэ? Бурханд хамааралтай бус хүмүүс. Энэ үгийг яг үүний дараа Йонатаны хамгийн дотны найз, хамгийн хайртай насан туршийн найз Давид хэлдэг. Хэний өмнө зогсохдоо хэлдэг үлээ?
өөрөөс нь хэд дахин том хүчрхэг ирмэл дайчин нэр Голиатын өмнө зогсохдоо юу гэж хэлдэг вэ? Эдгээр хоцлуулаагүй хүмүүс эзний ард түмнийг мөн Бурхны нэрийг өглөөр гарчиж доромжилж байгаа. Яаж энгийн зүйл биш. Голиатын өвдөс гүгэд очиход Голиат шоолдог тийм үү? Бүтэн Израиль та нарын өмнө байгаа ирмэл дайчин чи ердөө энэ бяцхан хүү юу гэсэн чинь юу гэж хэлдэг вэ? Би чиний өмнө өөрийн нэрээр биш, Израилийн нэрээр биш, харин Йохова Элохим Бурхны нэрээр өмнөөс зогсож байна. Ингэж хэлээд түүнийг цогж байгаа. Энэ үгийг анх хэн хэлсэн бэ? Бурханд хамааралгүй хүмүүс буюу хослуулаагүй гэдгийг Йонатан хэлж байна. Тэгвэл Йонатаны энэ итгэл нь хүний өөртөө итгэх бол ямар ч боломж байхгүй. 2 хүн 36 мянган боломж байхгүй. 30 хүн ч боломж байхгүй. Гэхдээ Йонатан хэнд итгэж энэ увайгүй, ухамсаргүй юм шиг үйлдэл хийсэн байна. Юу гэж хэлж байна? Эзний хувьд гэж хэлж байна. Эзний хувьд. Тэгэхээр Йонатаны итгэлийг та бод. Эзний хувьд гэж хэлж буй Йонатаны итгэл 36 мянган хүн түүнийг бариад хэдэн хэсэг тасчиж алж болох тэр нөхцөл байдал Йонатаны итгэл хэнд төвтэй байна? Саул шиг хүнд төвтэй байна уу? Хэнд төвтэй байна? Бурханд төвтэй. Энэ итгэл ингээ итгэл биш. 36 мянган хүний өөдөөс би одоо сая манай даашгад дагуулж жоохон амар царайтай сахалтай болох нь даашгад дагуулж очих л бит хоёр дийлэх бол. За 3600 гэж бодлоо. Боломж байхгүй. Гэхдээ итгэл нь яана гэлээ гिचүүрт итгэл уулын нүүлгээ далаа дээр тавина гэдэг шиг Йонатаны итгэлийн ёс зүйн итгэлийн боловсролын хувьд хэрэг үнцгий байсан нь одоо маш тодорхой энэ ишлэлээр харагдаж байна. Гайхам итгэл гэсэн үг. Давид хаанд байсан шиг итгэл гэсэн үг. Ингээ Йонатан зэвсэг өргөж залуутайгаа тэдэн лүү явхаар шийдвэр гаргасан. Харин яг энэ 14-р бүлгийн өмнө ямар бүлэг байгаа вэ? 13-р бүлэг байгаа. 13-р бүлэг дээр Саул ямар увайгүй алдаа хийснийг 14-р бүлэг дээр бичигч маань харьцуулахын тулд ингэж хэлж байгаа. Нэгдүгээр зүйлдээ Саулын хүү Йонатан. Зүгээр Йонатан гэвэл бид нар бүгд ойлгоно. Яагаад Саулын хүү Йонатан гэж онцлох болсон нь бичигч эндээс Мямкачи зарим нэг зүйлийг ойлгох боломжтой шүү гэдгийг зааж өгч байна. Яг гэвэл 13 дээр Саул ямар увайгүй хүнд түшгэлсэн хүмүүст таалагдсан итгэлээр алдаа хийсэн. Одоо харин Йонатан ямар алдаа хийж байна. Ямар алхам хийж байгааг та хардаа. Бурхан түшгэлсэн. Йонатаны энэ алхмаас та нэг зүйлийг анзаардаа. Йонатаны явсныг хаан аав Саул мэдсэн. Йонатан хэлээгүй мэдэгдээгүй. Мөн Йонатан зэвсэг үүрэг залуучуудаас гадна дай хийдэг найзуудаа хэсэг цэргүүд дагуулаагүй. Өөр ард түмэнд хэлсэн үү? Би явлаа шүү, намайг харж хандаарай гэж хэлсэн үү? Хэлээгүй. Йонатаны явсныг хинч мэдээгүй. Саулч мэдсэнгүй, тэнд байсан цэргээс харуулын ангийнхан ч мэдсэнгүй. Йонатан зэвсэг үүрэгчдээ явсан. Тэгвэл Йонатаны одоо үг нь хүний тоо биш, Бурхан чухал гэж хэлсэн үг нь үндсэн итгэлийн зарчмын та хар. Үүс нь ямар вэ? Саул шиг хүмүүс дулдуулсан байна. Аав шиг хүмүүсийг хайсан байна. Хүмүүсээс хүч ирсэн байна. Хүчрэх хэн бол Саул өөрөөдөө аван үйлчлүүлдэг байлаа гэж байна. Харин Йонатан яасан? Бид нар өнөөгийн итгэгч нар амьдрал дээр асуудал тулахаар яадаг. Албан тушаалтай ар гэр, хамаатан садан, гишүүн, засаг дарга, үгүй бол нэг иргэдийн хурлын тэргүүлэгч, танил тал, үгүй бол мөнгө зээлж болох чинэлэг, хамаатан садан энэ мэтчлэн бид нар асуудалтай нүүр тулдаг. Йонатаны хувьд хаан аавдаа хэлэх Израиль яг одоогоор хамгийн хүчрхэг байгаа эзэн хаан бол Йонатаны аав Саул. Гэтэл Йонатан энэ 36 мянган хүний өмнө үхэлтэй тэмцэн Америк эмчин тавиад алхахдаа аавдаа хэлсэн байна. Хэлээгүй. Тэр хинт найз? Тэр эзэн найз нь үүсээ харагдаж байна. Ганц амаар биш. Харин Саулыг та хараарай. Самуэль зөндөө олон удаа Бурхны өмнө гимшиг Бурхан руу эргэе гэж хэлж байгаа. Гэхдээ амаараа яг Йонатан шиг хэлдэг боловч үйлс нь яадаг вэ? Дандаа хүмүүс таалагдах гэж
Хүмүүс Израильчууд ард түмнээс имэж үйлдэл хийдэг. Тэгэхээр бид нар амаараа хичнээн гоё ярьж, гоё номлож, гоё заах чухал биш. Бидний үйлс ямар вэ гэдэг чухал. Өнөөдөр 21-р зууны сайн мэдээ бол ярьдаг, сонсдог сайн мэдээ биш болсон. 21-р зууны сайн мэдээ харагддаг, үзэгддэг сайн мэдээ болж байгаа юм. Амаараа мянган гоё Библийг тайлбарлаж, мянган гоё дуу зохиож, мянган гоё дуулж, CD гаргаж, мянган хүмүүсийн өмнө уран хэрэг донгодоод ч амьдрал нь ямка үүсээр зүрх биш бол хүмүүс тоодоггүй. Харин бусдын өмнө гарч микрофон барьж хашигчихгүй ч, мундаг сүртэй том прожект төсөл хийхгүй ч ямка зүв амьдардаг бол, ариуныг хайдаг бол, үгийг хайрладаг бол хүмүүс хараад ойлгож байдаг. Одоо та нар зарим нэг найзуудаасаа Facebook-ээс зарим нэг хүмүүс бичсэн байдаг, итгэж биш хүмүүс. Энэ христч чинь харин овоо юм шүү. Эдгээр чинь харин арай нэг гэгээлэг үйлс хийдэг юм шүү нийгэмд. Энэ юу үрж? Энэ сайн мэдээ үрж. Сайн мэдээ өмнө сонсдог байсан бол одооны хүмүүс энэ нэрийн үед сайн мэдээ харагддаг байсан. Тэгэхээр бид нар гоё ярьж, гоё тайлбарлаж, гоё номлож, гоё дуулж, янз бүрийн мундаг юм хийхээс илүү, авьяас талант хүмүүс таалагдах зүйлсийг хийхээс илүү эзэн рүү хандаж, эзэн рүү ойртон дахин даруулсан бидний сүнслэг гол зүв амьман байх болно гэдгийг Йонатны энэ үйлдэл харуулж байна. Тиймээс бид нар харуулын анги руу хоёулахна явж байгаа. Хинт ч хэлэхгүйгээр яагаад зөвхөн бурханд итгэхийн тулд хинээс царай алдаж, хэнийг царайчлахгүйгээр яагаад зөвхөн бурханд итгэхийн тулд хэнийг ч болохгүй бол миний араас туслаарай гэж дулдуулаагүй. Яагаад зөвхөн бурхан тусламж минь байна гэсэн цэвэр итгэлээр зэвсэг үргэлжлээд дагуулаад хоёрхан залуу 36,000 хүчрхэг аймын өдөс хөдөлж байна. Хүний нүдэнд ойлгохгүй мунхаг мэт боловч бурханд тааламж итгэлийн алхмыг тэрээр хийж байна. Харин энэ алхмыг хамгийн гол хийх ёстой хүн нь Израилийн хаан Саул. Тийм биз? Харин Йонатныг ийм алхам хийж хахад түүнийг явуулсныг Филистичүүдийн харуулын анги руу гатлан очихыг Йонатны тэнд байсан цэргүүд ч мэдээгүй, Саул ч мэдсэнгүй. Гэхдээ хоёрдугаар зүйл дээр Саул тэгвэл Йонатан шиг тэмцэж итгэлийн алхам хийхин төлөө хичээх ёстой. Хаан Саул юу хийж байгааг хэлсэн бэ гэвэл Гибеагийн зах газар Мигрон дахь анар модны доор сууж байв. Юу хийж модны сүлдэрт сууж байгаа хүн бэ? Өө олон филистичүүд газрын хөрснөөс ачгаар цуглчаад байхад хамгийн түрүүнд эзэн рүү ойртож, хамгийн түрүүнд эзнийг хайж, хамгийн түрүүнд бурхны өмнө мөлхөж ойртох ёстой хүн нь модны сүлдэрт амраад сууж. Тийм учраас энэ Саулын хүү Йонатан гэж бичгч маань 14-р бүлгийг эхэлж байгаа нь харьцуулж байгаа. Төмсний өрнөөс гүзээлцэн урагчлаа шүү манайхаа гэдгийг хэлж өгч байна. Ойлгож байна. Төмс тарьж байгаа. Гүзээлцэн урахгүй. Оорны. Симут үзүүлэхгүй. Гүзээлцэн бас тарьж байгаа юм. Ямар гоё. Гэхдээ төмсний өрнөөс гүзээлцэн урахгүй. Харин 14-р бүлэг дээр Саул хэмээх төмснөөс тааламж гүзээлцэн хэмээх Йонатан онож байгаа мэт харьцуулт өгөхийн тулд Саулын хүү Йонатан гэж онцолж энэ бүлгийг эхлүүлж байгаа. Мөн цаашлаад 3 дээр ингэж байгаа. Шилот эзний тахилж байсан Элигийн 30 Финихасын аж Яхободын ах Ахитубын хүү Ахиа Эфод сууж байв. Йонатан явсныг хүмүүс мэдээгүй байлаа. Саул ч мэдээгүй, хүмүүс ч мэдээгүй. Гэхдээ хэн Эфод суужсэн гэнэ? Хэн? Ахиа. Исмодор өөр байгаа л да. Би нөгөө зөндөө ариун бие уншиж байгаа цэжэр ингэж нэрсийг хэлээд байгаа. Исмодор бол жоох гацаад байгаа. Удахгүй 4-5 уншаад ирэхээр аманд орж ирнэ. Ахиа гэнэ. За инглинээр хэлье. Эфод зүүн гэж ямар үйлчлэл хийж байгааг гэж байна. Миний пастрын нөгөө оршуулган дээр хормон дээр өмсдөг эфодыг та нар мэдэн тийм хар палаж л гэдэг. Тэрийг би өдөр болгон өмсөд явдаг. Бүтээсээ болгон өмсөд номлодог. Үгүй бол номингоор юм уу дээд супермаркетаар аваад талх малх авахдаа эфод өмсөд явдаг. Тэгвэл намайг энэ Есүсийн мэдрэл мовдаг гэхгүй юу? Эфод зүүн гэдэг нь тэнд гэрээний амтар байсан гэсэн үг. Онцгой гэж. Гэрээний амтар байсан гэсэн үг. Гэхдээ асуудал байна. Хоёр асуудал байна. Ахиа хэний 30 гинөө? Элигийн 30 Финихасын ах, Яхободын ах, Ахитубын хүү Ахиага эфод зөөж байлаа. Элигийн 30 Ахиа. Эли
Эли 1-р Самуэль 3-р бүлэг дээр яасан. Элийг бурхан үргэлжлүүлэн чиний чамайг үр удмаар нь тэргүй дахилчаар ашиглана гэсэн юм уу? Тасална гэсэн юм. Тасална гэсэн шүү дээ. Яагаад 2 хүн сүмийн эмэгтэйчүүдтэй завхаасан, сүмийн үргэлийг хамаагүй идж уусан, Илия мэдсээр үж хүүхдүүдийнхээ толгойг ээлсэн, зинлээгүй. Ийм учраас Балчин бүхэн Самуэлээр дамжуулан Илияд бурхан хэлэхдээ чи 2 хүүгийнхээ миний ариун газарт хийжгүй бузрыг мэдсээр үж арга хэмжээ авч зинлээгүй. Тиймээс чиний 2 хүү нэг өдөр өхөн мөн чамайг болон чиний удмыг би өөр мөнх тахилчаас тасдаж хаяа. Би өөр нэгнийг босгоно. Тэр хэм байсан гэвэл хүүсэр эмэгтэй Ханнагийн залбирлаас болж төрсөн Самуэль Балчин бүхэн Самуэль. Ингээд Илия таслагдсан. Тэгвэл одоо энэ Ахия хүчтэй тахилч юу? Дэлхийн нийтийн теологийн хэллэгээр хүчингү тахилч. Энэ үед хэн хүчтэй тахилч болж үлдсэн? Хамгийн сүүлчийн шүүгч бөгөөд хамгийн ихний иш үзүүлэгч хэмээн нэрлэгдсэн хэн? Самуэль. Гэтэл Самуэль яасан? Хаяад явсан. Яагаад? Тэнд бурхны амьд үг байгаагүй. Бурхны оршихуй байгаагүй. Хинч бурхныг олж харахгүй сохорцсон бие биенийг хүн харж шүтээд бүр хаан хэмээх бурхны хаан судлаас навч хаяад биднэрт хүн хаан хэрэгтэй. Нөгөө наач юу гэсэн хүн хоол гэнэ боролдод ирдэг шиг. Хүн хаан хэрэгтэйгээд Саулыг томилсон ард түмнээс бурхны хүн Самуэль холдсон байна. Тиймээс Саулын хажууд одоо хэн зогсож байна? Таслагдсан хүчингү тахилч болох Элигийн удам Ахия юу зүүж байна? Эфод зүүж байна. Эфод зүүнэ гэдэг чинь гэрээний амтар тэнд байна. Яагаад гэрээний амтар энд байх ёстой гэж? Хуулийн дагуу, үгийн дагуу бол гэрээний амтар анхааралтай сонсороо дараалал нь дэд хууль дээр номон дээр Бөөсөөр дамжуулан өгсөн тушаал нь гэрээний амтар одоо Гилгалаас ганцхан нүүсэн Шилод байх ёстой. Эднэр дайн хийхдээ Бурхны ард түмэн яах ёстой гэвэл гэрээний амтрыг чирж явах биш. Гэрээний амтар буу Шилод зорж очоод эвийн дахил өргөх ёстой. Өрийн тумимаар шодох ёстой. Самуэлээр асуулгах ёстой. Онцгой ариун газар залбирах ёстой. Хүндэтгэл мөргөл өргөх ёстой. Тэгээд Бурхны дуу хоолойг сонсох ёстой. Тэгээд дайнд орох ёстой. Харин одоо энэ Саул юу хийж байна? Өөрийнхөө талбарлуу чирээд явж байгаа. Өмнө нь хэн ингэж ардлаа? Элигийн 2 хүү алдсан. Филистчүүдтэй тулалдахад яадаг вүлээ? Гэрээний амтар Йордны хуваасан мэт, гэрээний амтар дээр үүлэн баган галан баган байсан мэт, гэрээний амтар залбирахад Рефидимийн хатнаас ус гараад гэрээний амтар Ерихог нураагаад гэрээний амтар бол хүч чадал. Тэр хүч чадлыг ашиглаад дайснаа устгахыгээд Шилогоос дураараа Элид хилээд 2 хүүгээр гэрээний амтрыг урдаа бариад Филистчүүд рүү очиход бурхан тусалсан. Туслаа. Яагаад? Бурхан өөрийг нь хүсэл биелүүлэгч бэрд шиддэг шиг үзхийг хүлийн зөвшөөрдөг. Тийм учраас яасан бэ? Тэд нар гутамшигтайгаар ялагдаад зогсохгүй. Бүр 2 дараалалж гутамшигтайгаар ялагдаад үе олноороо тал дүүрэн алуулаад бүр гутамшигтай гэрээний амтрыг Филистчүүд дээрэндээ даваа явчихлаа. Энэ алдааг одоо Саул хийж байна. Бурхныг зорж очиж хүндэтгэн мөргөх ёстой байна. Хүндэтгэл мөргөлийг хүслийг биелүүлэх тулд. Нямка сайхан амьдрахын тулд. Би пастор гэдэг нэр зүүхийн тулд. Намайг хүмүүс тоодог байхын тулд. Би мундаг болж харагдаж олонний танил болохын тулд. Би хүмүүстэй хойрхон байхын тулд. Миний номлосон номлол дуунууд хэдэн мянгараар хүмүүст хүрч яхахын тулд Бурхан гэдэг нэрийг ашиглаж байгаа нямка зүрхэндээ эзэнд өргөгдөх ёстой ариун алдар нэрээс хумсалж амьдарч эхэлдэг. Үүнийг гэрээний алдрыг чирэгч нямка гэж нэрлэж байгаа. Бурханы нэрийг ашиглагч гэсэн. Үүнийг Бурхан хүсдэг. Тэр бол Аладдины шидэд дэглүү биш. Хэрэгтэй үедээ 3 үрээд дундаас нь шидтэн гарч ирэхэд үслээ хэлээд биелүүлэхээр нь буцаад явдаг тийм дэглүү шидтэн биш. Тэр зүрхээ уудлан харьцахыг хүсдэг ариун Бурхан. Энийг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Эзэн Бурхан бол бидний зорж очиж, хүндэтгэн мөргөж, эвийн тахлаар ойртон байж, зүрхээ усчин асхан байж ойртох ёстой ариун нандин оршихуй болохоос би дуртай газраа чирээд явдаг тийм гэрээний алдар шидэд дэглүү шиг зүйл биш гэдгийг харуулж байна. Гэвч энэ тэр эфод зүүсэн гэж байна. Гэрээний алдар тэнд байгаа гэсэн. Энийг бас нэг ишлэл хэлчихэж байна. 18 дугаар зүйл дээр 13-18-ыг би 5 хүнд уншиж өгье.
дайн үргэлжилж явах үед Саул Ахияд нөгөө хүчингүү дахиалчид Саул Ахияд Бурхны авдрыг энд аваад ир гэж. Тэгэхээр авдар хаана байсан бэ? Ингээд бид нэр авдрыг Израилийн бүгд Бурхны авдрыг Саул дээр авчирч байгаа. Тэгэхээр хаана вэ? Саул чирээд явж байсан гэсэн. Өөрөөр хэлбэл ашиглахыг бодоод явж байсан гэсэн. Пастор гэдэг нэрийг ч юм уу, Нямка гэдэг нэрийг ч юм уу, Сэргэн мандал гэдэг нэрийг ч юм уу ашиглаж ам зогоохын тулд амьдарч байсан Саулын дүр төрх нь өнөөдөр та биднийг хилжээж мэдэх юм. Бид нар Библийг юу мессежээр биш, I мессежээр өөртөө тусгаж ойлгох хэрэгтэй гэсэн. Ингээд ард олноос Гибеагийн зах дах Негроны анар модны дор сууж яв Саул. Ард олноос түүнтэй хамт хэдэн хүн байна гэнэ? 600 орчим хүн байна. Өмнө нь хэд байсан? Саул 2000, Йонатанд 1000 байгаагүй гэж юу? Нийлээд 3000 байгаагүй гэж юу? Одоо нөгөөдөл нь айгаад тэр царцаамын доллар филистичүүдээс айж нэг нэгээр зүхтаасаар аваад Трансйордан, Сисйордан, манаас Ефраим, Гадын газар нутгууд руу Йордны гатал зүхтаасаар аваад 3000 одоо 600 хүн болсон. Тэгээд бурхан биш хүнд түшгэлдэг хаан гэж захирч бас хүчингүү дахилж байна. Энэ үед Израилийг хэн аврах вэ? Ямар дахилж аврах вэ? Самуэль хаяад явсан. Энэ үед Йонатаны энэ мунхаг юм шиг үйлдэл Израилийг аврахаар хөдөлж байна. Цэвэртэл. Йонатан хизээж хүнд найдаагүй 36,000 цэргийн өдөс хоёулах нь очиж байгаа дүр төрх. Йонатан хизээж хинээгэнд найдаагүй хаан авдаач тэнд байгаа цэргүүдэд ч хуарангийнхандаач хэнд нь ч мэдэгдэхгүй хоёулахнаа Филист рүү зорж байгаа дүр төрх. Ойлгож байна. Эндээс бид нар өнөөгийн амьдралдаа тусгаж авах хэрэгтэй. Бид нар асуудал тусгад хүрэхэд эхлээд байж болох бүх үйлдэлийг хийдэг. Тэг хамгийн сүүлд нь яг таныг заны машинтай мөргөлдчлөө гэхэд таныг цагдаа хаан тэр газар дээр исэн байцаагчийг таньдаг хүнийг хаан тэрний таньдаг ихтрийн ангийн хүүхдийн салсан ихтрийн хүүхдийг таньдаг хүүхэд байна уу, ээжийн таньдаг хүн байна уу, хадмын таньдаг хүн байна уу, бүх арга хитэн төгрөг харманд нь хийвэл яах нь вэ, байцаагчтай нь уулзээ цагдаагийн даргаыг таньдаг хүн байна уу, явсаар байгаа бүх үйлсэн бүтлгүүтэд эцсийн мөчид яг ялын өмнө шүүхийн хаалга татахтаа эзэн минь надад тусгаж. Бүх асуудлыг хамгийн сүүлийн арга хэмжээ залбирал байдаг. Харин бурхан юу хүсдэг вэ гэвэл хамгийн анхных нь арга хэмжээ бий байгаасаа гэж хүсдэг. Ямар ч өөрийн чадах зүйлээс илүү боломжтой гэж харагдах юунаас ч илүү хамгийн түрүүнд эзний өмнө ирээсэй гэж бурхан хүсдэг. Энэ бол энэ гэрээний амьдрын мөн чанар бөгөөд өнөөдөр Христ итгэгч гэж нэр зүүж яваа бидний хувьд бол байх ёстой христчин боловсрол ёс зүй юм. Энэ ёс зүйг бид нар чам сахиж үгийг дагах нь хамгийн чухал. Ингээд цаашаа Филистичүүдийн сэргийн харуулын анги руу Йонатан гатлан очих гэсэн чинь гармын нэг талд нь хавцал байсан тухай гарч байгаа. Ингээд Йонатан явсаар байгаад хамгийн чухал хэсэг дээр бүгдээрээ орё. Цаг бага учраас энэ болгоныг тайлбарлаад явахгүйгээр Йонатан өөрийн зэвсэг үргэлж залуудаа явцгаая. Эдгээр хоцлуулаагүй хүмүүсийн сэргийн харуулын анги руу гатлан очие. Эзэн бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээрч цөөн хүнээрч аврахад эзэн саад болох зүйл үгүй гэж. Нөгөө 100 дугаар ишлэл бол энэ дээрээс бид нар нэг зүйлийг маш сайн бодож авах хэрэгтэй. Йонатаны хэлж байгаа энэ үгнээс Йонатаны ертөнцийг үзэх үзэл, Бурхныг үзэх үзлийг бид нар олж харж байна. Зөвхөн 6 дугаар ишлэл дээрээс л бид нар тайлчилж байна. Яагаад би 1-р ишлэл 6 дугаар ишлэлийг харьцуулаад байна вэ гэвэл та хардаа 1-р тэр эцэгтэй ч хэлээгүй, хаан эцэгтэй ч хэлээгүй, цэргүүдтэй ч хэлээгүй, найз нөхдөдөө ч найдаагүй, зэвсэг үүрэгчтэйгээ хоёулахнаа 36,000 хүний өдөөс явсан. Тэр эрх мэдэл ямар нэгэн хүчтэй нэгэнд туслалцаа, дулдуудалт, долгоноолт юунд ч найдаагүй хоёулахнаа хөдөлсөн. Мөн 6 дугаар ишлэлээр ийм үг гарч байгаа. Явцгаая. Бидний төлөө эзэн ажиллаж магадгүй. Тэгж хэлж байгаа бидний төлөө эзэн ажиллаж магадгүй. Энэ үг танд юу бодуулж байна? Магадгүй. Эзэн ажиллаж магадгүй. Ажиллахгүй ч гэж магадгүй. Тийм биз? Эзний хүсэл мөн ч гэж магадгүй. Бас биш ч гэж магадгүй. Тийм үү? Энэ Йонатаны залбирал, Йонатаны итгэл, энэ итгэлгүй юм шиг сонсогч эзэн ажиллаж магадгүй. Үгүй. Энэ бидний дараагийн төвшөнд сэргэн мандалчууд
манай салбар сумын пасторууд болон туслах пасторууд, манай сэргэн мандлын ахлагч, тэргүүн ахлагч нарын дараагийн төвшөнд биднэрт эзэмшиж авах ёстой бас нэгэн итгэлийн төлөвшил. Ихэнх бидний залбирал ямар байдаг вэ? Эзэн минь та туслах ёстой. Өгөөч, туслаач, эдгээгээч, захираач, удирдаач, авраач. Та туслах ёстой. Та ч бурхан шүү дээ. Бид нар бурханыг заримдаа хүчрхийлж байгаа юм шиг итгэлээр ханддаг. Би 20 жил сүмд үйлчлээ. Та миний энэ залбиралд хариулж өгөөч. Сая юу дуусна? Хүндэтгэл өдөрж байгаа юм ийм амар сэтгэлгүй жуулж байгаа. Гахалж. Яасан юм? Гацаач юм. Магадгүй. Би өдний болтол сүмд ингэж үйлчилсэн чинь бурхан миний тэр залбиралд хариулав. Тийм болохоор пастора би эргээд буу боллоо. Би 20 жил сүмд үйлчлээ. Миний амьдралд өөдтэй юу ч болсонгүй. Би нөхрийнхөө төлөө 15 жил залбирлаа ахнаас гарсангүй. Гомддог. Эдгээр хүмүүсийн хувьд асуудал нь их мэдлэлтэй хамгийн хүчтэй үедээ өөрсдийн хүслийг нэгдүгээр тавьж амьдрдаг учраас бурхны хүсэл биш миний хүсэл хамгийн чухал нь учраас энэ хүмүүс гомдолж гоншиж амьдрдаг. Ойлгож байна уу? Ямар хүмүүс гомдолж гоншиж амьдрдаг гэнэ үү? Миний хүсэл чухал учраас би залбирахдаа миний аавыг амьд үлдээж өгөөч гэж би сэхэн дээр 20 хоног мацаг өрн гооход бурхан амьд үлдээгээгүй аваа явсан. Тийм болохоор бурхан байхгүй. Худалч үгүй бол бурхан хариулдаггүй гэж гомддог. Яагаад? Бурханы хүсэл юу болохыг нэгдүгээр тавьдаггүй учраас. Өөрийнхөө хүслийг нэгдүгээр тавьдаг учраас энэ Йонатаны бурхан тусалж магадгүй гэдэг үгийг та энгийнээр хаа. Зүгээр л энгийнээр хаа. Абедnego, Шадрах, Мишах, Даниэлийн гурван найз. Хааны юу хөшөөний өмнө өвдөг сүрдэхэд үгүй гэдэг. Тэгсэн чинь хаан очоод нөгөө хорлогч түшиндүүд нь инээгээд хэлдэг. Та нарыг шатааж алах гал руу ойртож байгаа цэргүүд ойртох зандаа шатаж өгч чинь. Тийм халуун гал руу та гурав шидэхэд бурхан ч та нарыг шатаахгүй үлдээхгүй гэдэг. Амийн асуудал. Тэгсэн юу гэж хэлдэг вэ? Магадгүй гэдэг. Гэхдээ асуудал нь юу вэ гэвэл би хаан чиний хөшөөний өмнө бид гурав сүгдэггүй. Энэ гал руу бид гурвыг ороход бурхан амьд үлдээ гэж чадна. Тэр шатахгүй чадна. Гэхдээ тэр шатаж өгөхийг зөвшөөрсөж зүгээр. Яаж юм? Миний хүсэл бид гурвын хүсэл бол амьд үлдмээр байна. Гэхдээ энэ чухал биш. Бурханы хүсэл чухал учраас энэ хүмүүсийн итгэлийн алхам нь яаж юм? Бүтэлтэйч бай, бүтэлгүйч бай, өвчнөйч бай, өвчнгүйч бай, мөнгөтэйч бай, мөнгөгүйч бай. Галд орж шатаж өгөхч бай, үгүйч бай. Христ итгэл бурханлаг ёс зүгээр сахиж зогсож. Үгүй. Намайг хүмүүс хаягч бай, гоочдогч бай, доромжлогч бай. Миний ёс зүйл Библийн үг. Тэрийг сахиж зогсож. Мөн та ингээнээр бод. Гитсэн мэн Есүсийн залбирсан залбирлыг бодлоо. Эзэн минь та цусаар уулах хэмжээнд шаналж буй Есүс, эзэн минь та энэ аягыг боломжтой бол надаас холдуулаач гэдэг чинь үнэхээр шаналж ясныг хэлж байгаа. Болохгүй гэдгийг мэдхээрээ дээр мэдж байгаа ч өөрөө ирэхгүй шаналан гуйж байгаа тэр Христийн зүрхс. Гэхдээ эцэст нь юу гэдэг вэ? Миний хүсэл бол боломжтой бол та энэ аягыг надаас холдуулаач. Өөрөөр хэлбэл миний хүсэл бол энэ загалмайн тарчлал зовлон амсмаар байна. Гэхдээ энэ чухал биш. Таны хүсэл биелэх болтугай гэж. Тийм биз? Санаж байна энэ залбирал. Энэ бол өнөөгийн биднэрт маш их хэрэгтэй сэтгэл зүй. Христ итгэл сэтгэл зүй. Би хүсэхгүй хамаагүй. Миний сэтгэл хангалуун байх үгүй байх нь хамаагүй. Бурханы хүсэл биелэх. Үүнийг Йонатан хэлж байгаа байхгүй. Тэр бидэнд тусалж магадгүй. Хэрвээ тэр тусалж магадгүй гэдэг үг нь эргэлзээний үг байсан бол яах гэж хоёулаа 36 мянган оны өмнө өөдөөс алхна гэж. Яах гэж Есүс Голгот руу загнаа үрж явна гэж. Яах гэж гурван найз гал руу шидэгдэнэ гэж. Тэдний итгэл, айдас төгшөө, эргэлзээ, үл тоомсорлол
Бурханд үл итгэх байдлаас хавьгууд аваа зогсохгүй өөрсдийн сайн сайхан аз жаргал шунал тачаалаас илүү өндөрт байсан учраас амьдралынх нь номер 1 Бурханы хүсэл байсан учраас тэд нар ямар ч зовлон руу гүгээд орж байгаа. Хүүтэн ус руу гүйж орж байгаа. Гэхдээ живээгүй. Тэд нар гал мэт зовлон дондор туулан гарсан шатаагүй. Энэ бол Христ итгэлийн дараагийн төлөвшил бөгөөд Йонатаны эрүүл итгэл энд гарч байгаа. Тэр бидэнд тусалж магадгүй. Туслахгүй ч үж магадгүй шүү дээ. Тийм биз дээ. Бурхны ирэх. Туслахгүй бол яах юм? Энэ үеийн олон янзын шийтгэл байдаг. Ялангуяа хитчүүд, грецчүүд, амнончууд, филистчүүдийн түгээмэл нь олзны хүнийг зүгээр алдахгүй. Нүдийг нухдаг. Амьдаар нь арьсыг нүчдэг, цуулдаг, тасддаг. Дөрвөн мөчийг тастаад эмчлээд идгэждэг. Хэлийн тасдагч тамлалууд байна. Хэрвээ магадгүй гэдэг үгэн дотор юу байна гэвэл ийм тамлал амсахч байсан эзний хүсэл юу байна гэдгийг л мэдээ. Бусдыг хайж. Ойлгож байна. Өнөөдөр хичнээн ийм итгэж байгаа. Гомдолж, гоншгонох, Бурханд гомдолж дотроо үл уучилж амьдрах тэр сэтгэл улбан хаанаас вэ гэвэл Нямка өөрийнхөө хүслийг гүйцэтгүүлэхийн тулд Бурхны биш, миний хувийн мөн чанар, миний хүсэл надад чухал учраас би гомдчихдог байхгүй. Тэр биелэхгүй учраас. Цөм биш пасторууд насаараа үйлчилсэн мөртлөөр хор тавдраад нас урчдаг. Тэг гайхчихсан. Учир насаараа Бурхны үйлчлэлийг хийсэн Бурхан хор тавдар зөвшөөрнө гэдэг чинь шударга юм. Энэ бол бидний ойлгох ёстой Бурхны зан чанар. Эрүүл харилцаа. Эрүүл харилцаа. Энийг бид нар маш сайн бодох хэрэгтэй. Цаашаа нэг зүйлийн тухай яриад хэдүүлээ залбирцаг гаргаад би нөгөө бүтэн 3 цагийн хичээл ордог учраас нушиж магадгүй. Зэвсэг үргэж түнд ингэж хэлж байгаа. Зүрхэнд бүхнээ үлдэгтэн үздэгвэн таны зүрхний хүслээр тантай би хамт байна. Энэ амьдралд хинтээ аялалд гарна гэдэг хамгийн чухал. Хинтээ аялах. Ийм залуу байвал яг нь Йонатаны хэлж байгаа үгийг хараад 36 мянган цэрэг филистчүүд рүү очиж тагныг гэсэн үү? Нууцаар чарныг гэсэн үү? Өөрсдөө илчлээ гэж очиод хараад. Өөрөөр хэлбэл зүгээр төвчгөндөө найзаа би тэд нар рүү очиж өглөө тамлагдад тарчлагдаж өгөхээ чи хамт явах уу? Тэгээд хамт өгөхөө гэж байгаа гэсэн. Ийм найз амьдралд байдаг бол надад ийм биш ч найз байхгүй болсон л доо. Гэхдээ байдаг бол ямар гоё өмг тушиг. Ямар гоё найз вэ? Энэ залуугийн нэрийг бичээгүй л дээ. Гэхдээ та яа би хамт. Окей гэж. Амьдралын энэ аялалд бид нар хинтээ ажиллаж, хинтээ нийлж үйлчилж, хинтээ хамт Бурхнаа хүндэтгэн мөргөж, хинтээ хамт нэг замаар алхах нь маш чухал. Хэрвээ энэ залуу яшгаа яаж барддаг юм бэ болов би үлдээ та ганцаараа явчих гэсэн бол Йонатаны итгэл нуурах ч байсан гэж магадгүй. Израиль авралаа алдах ч байсан гэж магадгүй. Харин энэ залуу дэмжиж өгч байгаа. Нэг Бурхан нэг итгэлээр дэмжиж өгч байгаа. Өөрөөр хэлбэл энэ үеийн Йонатаны амьдрал дахь Давид нь энэ зэвсэг үргэж байсныг Библи тодорхой харуулж өгч байгаа. Ингээд цаашаа 8-аас би тавд уншиж өгье. 8-аас. Тэгэхэд Йонатан харах тун бид тэр хүмүүс рүү гатлан очиж тэдэнд өөрсдийгөө илчлэн. Хэрэг тэд бидэнд бид та нар руу хурч очтол бүх хөдлөгтөн гэж хэлбэл бид байсан газартаа байж тэдэн дээр өсөж очихгүй. Харин тэд бидэн дээр ирэхтэн гэвэл бид өгсөн очив. Эзэн тэднийг бидний гарт өгсөн билээ. Энэ нь бидэнд тэмдэг бол. За одоо анхааралтай сонсоо. Би түрүү итгэлийн дараагийн үе гэсэн тийм үү? Миний хүсэл биш, Бурхны хүслийн тухай ярьсан. Одоо энэ нэг сонирхолтой зүйл бол 9-р зүйлээрээс харах юм бол 8-дээрээс харах юм бол тэр хоёр очиод нуудаж ажиглая. Тагны юу ярих нь чагныг ээгүй яа гэнэ. Өөрсдөө илчлээ. Тэгвэл харуулхаа хараад яах вэ? Бэлэн тийм биз? Ингэсэн чинь өөрсдөө тэдний өмнө илчлэхэд тэд нар ингэж хэлдэг гинэ. Бид та нар руу хурч очтол бүх хөдөл гэж хэл. Тэгэх юм бол эзэн зөвшөөрөх юм.
яа гэсэн. Илчлэгдсэн юм чи яа. Баригдаа үхэх гэсэн. Хам бүхий. Харин 10 дугаар зүйл дээр за чаддгийм бол хүрээд ирээ ч гэдэг юм уу те. Нааша гараад ир гэх юм бол энийг юу гэж байна? Эзэн зөвшөөрсөн. Энэ нь бит хоёрт юу болно гинэ? Бидний гарт өгсөн. Энэ нь бит хоёрт юу болно гинэ? Тэмдэг бол. За одоо анхааралтай сонс. Энийг л ойлгочихвол болоо. Би та нарыг энэ ариун өдөр өрөөгд гэр ирлүүч ихтэй явуул. Анхааралтай сонс. Бурхан энэ дайныг зөвшөөрсөн үү үгүй юу? Бурханы хүсэл юу байсан бэ гэдгийг хэн тэр хоёрт хэлж өгч байна. За би цааш нь уншичаад дахиад асууя. Тэр хоёр филистичүүдийн цэргийн харуулын ангийн өмнө өөрсдөө илчлэхэд филистичүүд харах тун еврейчүүд дуудаж байсан нүхнүүдээсээ гарч ирж байна гэв. Тэгээд харуулын ирчүүд Йонатан ба түүний зэвсэг үүрэгч нарын хариуд бидэн дээр ирэх тун бид та нарт нэг юм зааж өгье гэв. Йонатан зэвсэг үүрэгчтэй намайг дагаад явах тун учир нь эзэн тэднийг Израилийн гарт өгөв гэлээ. За одоо асууя. Энэ дайныг хийх нь Бурханы хүсэл мөн үү биш үү гэдгийг зэвсэг үүрэгч Йонатан хоёрт хэн хэлж өгч байна? Чам Филистичүүд онц дайсан. Өөрсдийг нь амьд хүргэж байгаа онц дайсан. Одоо дахиад би асууя. Миний амьдралд энэ Бурханы хүсэл мөн үү биш үү гэдгийг надад хэн хэлж өгч байна? Дотны найз, аав ээж, пастор ахлагч, туслах пасторууд байна уу? Хэн хэлж өгч байна? Филистичүүд дайсан хэлж өгч байна. Та боддیں۔ Теологийн ямар нэгэн ухагтхан байна. Дайсан нь Бурханы хүслийг хэлж өгч байна. Хэрвээ дайсан нь филистичүүд амийн авах гэж байгаа, ус үндэстээр нь устгах гэж байгаа дайсан нь наана байж бид нар бууж очихлоо наана байж гэвэл яасан бэ? Бурханы хүсэл бити дайд. Энэ миний хүсэл биш гэсэн үг. Харин дайсан нь гараад ирээ, хүрээд ир гэж элэг дог хийх юм бол Бурханы хүсэл дайд би чамтай хамт гэсэн үг. Энэ чухал мессежийг Бурханы хүслийг Йонатан зэвсэг үүрэгч хоёрт хэн хэлсэн гинөө? Дайсан. Бурханы хүслийг зөвшөөрлийг нэгдүгээрт тавьж байгаа тэр хоёр Бурханы тэмдэг болох үгийг найз нь, дотны хүн нь, пастор нь, аав нь, ээж нь, ах дүү нь биш дайсан гэж хэлж байна. Энийг 14-р бүлгийн бичгч маань биднэрт ойлгох хүсэж. Энэ бол итгэлийн амьдралын нэгд Бурханы хүслийг тавих дараагийн үе шат. Мөн дараагийн үе шатдах бас нэг чухал зүйл нь дайснаач хайрл гэдэг Христийн тушаалтай утга. Таны хамгийн дотны хүний танд хэлж байгаа үг таны сүнсийг авардаггүй. Нялгалсан, дулдуудсан дотн үг байж болно. Багтаа сайшааж байж болно. Харин энэ үгэн дээрээс та хардаа дайсан чинь таны хувьд Бурханы хамгийн чухал үгийг, таны сүнсийг амьд байх үгийг таныг даруй байлгаж, эзэнтэй ойр байлгах чухал мессежийг хэн өгч бас болж байна. Дайсан. Харин бид нар яадаг вэ? Дотн хүмүүсийнхээ үгийг, ойрхон таалагддаг хүмүүсийнхээ үгийг хүлээж авдаг. Харин дургуй хүнийхээ үгийг, үл учирсан хүнийхээ үгийг, дайсныхаа үгийг, таарч тохирдоггүй хүнийхээ үгийг бид нар яадаг вэ? Сонсдоггүй, хүлээж авдаггүй. Гэтэл үнэндээ тэр шүүмжлэлүүд чинь жинхэнэ надад ямгаад хэрэгтэй сонсох ёстой үг бас байж болдог гэдгийг Библи хэлж өгч байна. Ойлгож байна манай. Тэгэхээр Йонатан хэр мэрэгэн байсан гэвэл дайсныхаа үгнээс ч Бурханы хүслийг сонсож чаддаг тийм мэрэгэн итгэлтэй нэгэн 36 мянган хүний өлөөс хоёулаа алхаж чадчих. Би танаас энгийн таныг муулж байна, гойчилж байна, гадуурхаж байна, ад үзэл доромжилж байна. Сайхан биш үү? Яг үүндээ сайхан биш. Таны тухай яриа яг ингэж хамт сууж байхад яригддаг гэж бодож байна. Таны тухай жинхэнэ яриа таныг тэр өрөөг орхио гарсны дараа л жинхэнэ яриа өргөж байна. Тэр үед сайхан байдаг биш. Зүгийг, үннийг, ариуныг сахисны төлөө итгэгч биш хүмүүс байтугай Бурханы хүмүүс хүртэл гадуурхагдаж, доромжлогдож, хавчигдах үе байдаг. Сайхан биш. Гэхдээ юу гэж би өнөөдөр та нарт урам өгье. Гэхдээ энийг Бурханы хүн бол
ерөөл болгон хүлээж авдаг. Йонатан шиг. Дайсныхаа өмнөөс Бурхны хүслийг мэдж байгаа шиг намайг шүүмжлэхснийг үзэн ядах биш, сонсож сурах ёстой. Сонсох гэдэг бол итгэгч хүний хамгийн чухал чадвар байх ёстой. Ярьдаг биш, сонсдог. Хэнийг гинэ бүр дайснаач сонсдог. Тэнд Бурхны хүсэл байж болдог гэдгийг хэлж өгч. Тиймээс Филистчүүдийн үгнээс Йонатан, дайсныхаа үгнээс, амийн нэрлэлж буй хүмүүсийн үгнээс Бурхны хүслийг мэдж авч. Тэгээд Лана пастор ойнагч ундармаа гурав юм надад нэг дуртай биш гэдэг та. Намайг муулаа сууж байна. Намайг мартчихсан байжсэн чи олон жилийн өмнө танд зүсүдсэн байсан. Нэг өдөр Баттэлгэр орж ирээд энэ гурав нөө Нямка пастор ч тэгсэн гинэ гэж ярьж нөө гурав чинь юу гэнэ хэм бэлээ нөгөөтхүү тэр яасан гинэ гээд намайг дөрүүлээ нийлээд бацж. Баттэлгэр ах надад сайн нэг өгчөж байгаа байхгүй. Намайг мартаж яваа гурван намайг сануулчих шээ. Надад үнгүй реклам хийж өгч. Сайн муу хамаагүй шүү дээ. Намайг сануулж шээ. Ядаж ингэж бодоод талархах хэрэгтэй. Хамгийн чухал нь юу гэж? Таны дургүй нэгэн чинь, таны ойртол хүсдэггүй нэгэн чинь, таныг шүүмжилдэг нэгний чинь үгэн дотор Бурхны тэндэг байж мэднэ. Тиймээс дуртайч бай, дургуйч бай, бүх цагт сонсож хэрэгтэй. Амен. Тиймээс яах вэ? Муу тэнэг балаа мангар гэдэг хүмүүс муулаад байвал яах вэ? Сонсож өг. Шударгаас сонсож өг. Тэгээд тэр сонссон үгэн дотроос эзний мэрэгэн ухааныг мэдж авна. Ингэж сонсоод яасан? Бурхан бидний гарт өгчгээд хоёулаа гүгээд очдог. Нөгөө үед шоолоод хүрээд иргэдэг. Гүгээд очтол Бурхан газар хөдлөв. Филистчүүд самуурч, сандарч, айж мэгддэг 36 мянган хүнштэй 2хан залуугаас айж мэгдээд бие бинийгээ цавчиж эхэлдэг. Тэр дунд байсан урагч еврейчүүд босч ирээд дахиад цавчиж эхэлдэг. Үу болон 36 мянган өөр хоорондоо тулалдаж эхэлдэг. Юу гэж та дайснаач сонсох чадвартай итгэлийн төвшин бүрүүл таны дайснууд өөрсдөө бие биентэйгээ алалцж эхэлдэг. Энэ зөвхөн хүмүүсийн тухай биш. Муу ёрын, адгийн чөтгөрүүдийн тухай бас ярьж байна. Сатаны тухай бас ярьж байна. Энэ нь Бурхны хүний гэмгүй хариун байдлыг ярьж байна. Могоо мэт мэрэгэн байх тухай ярьж байна. Сүр чондонд хоньны тухай ярьж байна. Амен. Энэ Соломоныг ингэж хэлдэг. Соломон хаан Бурханаас юу гуйсан? Та нар залхаагүй шүү дээ. Мэрэгүү хаан гуйсан. Энэ буруу биш. Гэхдээ учир дутагдaltaй тайлбар. Бүгд л тэгдэг тийм үү? Соломон Бурханаас юу гуйсан гэхээр мэрэгүү хаан гуйсан. Соломоны Бурханаас гуйсан нь еврей хэл дээр яг үндсэн утга нь Лев Шамай гэдэг үг гуйсан. Лев Шамай. Лев Шамай гэдэг энэ үгийг та хайгаад үзээрэй. Еврей хэл дээр Лев гэдэг нь зүрх сэтгэл, дотоод хүн, оюун санаа, хүсэл зориг гэсэн утгаар агуулж байна. Шамай гэж байгаа энэ үг нь гүн гүнзгий, сайн анхааралтай сонсох, анхааран чагнадаг, дуулууртай дагдаг гэдэг үгийг хэлж байна. Зүгээр л мэрэгүү ухаан биш юу гэнэ үү? Энэ ард түмэн ядраад ирэх үед надаас асуун харин би шүүхтэй сайн мэрэгэн дуулууртай зөв таныг сонсдог тийм гүн гүнзгий зүрхтэй байх сэтгэлийг надад өгөөч гэсэн. Сонсох тухай ярьсан мэрэгэн биш. Өдөртлөг гэдэг бол мэдлэгээр явдаггүй. Хаанчлагдах өдөртлөг гэдэг бол гоё ярьдгаар явдаггүй. Гоё дуулж, гоё хөгжим тоглолтоор явдаггүй. Хаанчлагдах өдөртлөг гэдэг бол Бурхныг болон бусдыг сонсож чаддаг чадвараар явдаг. Энэ бол өдөртлөг. Энийг Соломон гуйсан. Би гүн сонсоход тусалж өгч. Надад та мэрэгүү ухааны биш. Энэ Лев Шамайыг надад өгөөч гэж гуйсан. Энэний дараа Бурхан баярлдаг. Яагаад? Бурхны хамгийн хүслийг гуйсан учраас Бурхан Соломонд өгсөн. 1-р хаад 3-р бүлгийн 16-аас 27 дээр 2 янхын эмэгтэй тухай гардаг. 2 янхын эмэгтэй тэр үед бие өвлөгч нар нэг дор амьдардаг байсан тухай бид нар үзсэн тийм үү? Өмнө нь Яков Маконы түүхнээс. Энэ 2 эмэгтэй унтжсэн чинь нэг нь хүүхдээ дараад алчдаг. Тэгээд дарж алсан нөгөө эмэгтэйг амьд хүүхдийг өөртөө аваад 3 хоногийн зайтай төрсөн учраас өгсөн хүүхдийг нөгөө эмэгтэй өөр тэгээд унтаад өгдөг. Харин их хүн босч ирээд яадаг вэ? Энэ миний хүүхэд биш вэ? Энэ өгсөн хүүхэд бол энэний хүүхэд байна гэдгийг мэддэг их хүн мэддэг шүү дээ.
Би дөрөв хүүхэдтэй одоо ч заримдаа ялгадаггүй. Зүгээр л нэг бүцгэн ийм үрчгэр ойлдог ийм жижигхэн гүгэл шиг ийм хүмүүс байдаг. Гэхдээ ингээ хараад энэ энэ хүслэн гэж ялгаж чадхаа ээж хүн мэддэг тийм ээ. Тэр эмэгтэй мэдээд энэ хоёр янхан эмэгтэй хэрэлддэг. Энэ хоёр хэрэлцээр байгаад эцэстээ хаан үлийг хэрэлддэг билээ. Хааны ордон Ле Шомоаийг гуйсан Соломон хааны өмнө хэрэлддэг. Янхан эмэгтэйчүүд шүү дээ. Эмэгтэйчүүд шүү дээ. Еврей хатуу ёс заяг дунд тэр хүүсийн үзэл энэ эмийн ялгаа ямар байлаа? Гэрийн хижээгээр амьдтай зүүрлдэг тэр эмэгтэйчүүд, тэр бие удагч эмэгтэйчүүд хааны өмнө энэ хэрүүлээ хийж байгаа. Энэ хаа ямар хаан бэ? Ле Шомоа. Сонсдог энэ хаан бол Соломон байсан. Тэр ихэнх үедээ ийм даруй сонсдог байсан байхгүй. Та нар хаан хүн байдгаа гişүүн зүгээр энэ сумын засаг дарахтаа уулзах нь байдгаа уцаар ярих хэцүү байдаг үстэй. Холбогдохгүй заавгүй гэтэл Соломон ордондоо энэ хоёр эмэгтэй хэрүүлийг сонсож өгч. Тэгсэн энэ хоёр ингэж хэлдэг. Хоорондоо хэрэлдэхдээ сүүлчийн маш чухал мессеж нь хоорондоо ингэж хэлдэг. Хэрэлдэж байхдаа энэ миний хэн чинийх гэдэг хаан Соломон тэр үеийн Египтийн хамгийн түгээмэл аргыг хэрэглэдэг. Египтийн хамгийн түгээмэл хааны арга юу байсан бэ гэвэл илжгээ булаацтуул дундуур нь цуулаад хуваач. Бүр ихнэрээ булаацж байгаа ирчүүдэгч ихнэрийг хуваадаг ийм харин сэтгэлтэй фараоны шүүх тангид хэрэгждэг ийм түгээмэл хуулийг Соломон мэрэгнээр ашигласан. Нөгөө хоёр эмэгтэй энэч минийхгээ дундаа нэг хүүгүнийг булаацлаад хана ил даваад ил давчихад хуучих. Тэгээ наад хоёр эмэгтэйдээ тал талаар нь үг энэ асуудал дуусаа гэдэг. Гэтэл юу болсон бэ гэвэл төрсөн их нь хүүгээ хараад ингэж хэлдэг хараа. Түүний сэтгэл төрсөн ихийнх нь сэтгэл өмөлцөн инэлж хүүгээ хараад надад хэрэггүй. Би зүгээр наад эмэгтэйд өгч гагцгүй хөвгүүний амьд бүх хүрээж хаантам гэж гуйдаг. Тэгсэн чинь Соломон эхний эмэгтэйд хөвгөө учир нь тэр жинхэнэ ээж юм байна гэдэг. Энийг сонссон Израиль ард түмэн айдаг. Гэхдээ эхийн сэтгэл өмөлцөж гэж Монгол орчуулган дээр байгаач энийг дахиад еврей дээр бид нар харах хэрэгтэй. Яагаад би смог яриад байгаа юм рекламт гэдэг юм биш. Тэндээс би цалин авдагч хүн биш. Зүгээр л еврей хэл дээр нь илүү ойлгомжтой байдаг учраас грек еврей хэл дээр судлах нь илүү хүчирхэг сүнслэг мессеж өгдөг учраас энэ эмэгтэй зүрх сэтгэл өмөлцөн урагдаж гэдэг энэ үгийг юу гэж хэлсэн бэ гэвэл Нихмеро Рашамех гэж хэлж байна. Нихмеро Рашамех гэдэг энэ үг нь эхийн дотор эрхтэн өвдөж инэрлэн буцалсан. Инэрлэн буцалсан. Хүний дотор эрхтэн өвдөж байгааг сонсдог хүн байдаг. Илгэн өвчтөн үнийг сонсоод ичдэг хүн байдаг. Зүрх нь өвдөж байгааг зүрхчэн сонсогдоод байна өвдөж ийн гэдэг хүн байдаг. Соломон юу сонссон? Соломон Бурханаас гуйсан гуйлт нь юу байсан гэвэл Ле Шомоа буюу хүн сонссон. Соломон энэ хоёр эмэгтэй хэрүүлийг амнаас гарчгүй үгийг бус зүрхийг сонссон. Сэтгэлээ сонссон. Тийм учраас энэ эмэгтэй дотор эргэтэн өвдөж инэрлэн буцалж байгаа хэн сонсч чадсан гэвэл Соломон сонсч чадсан. Тэгвэл Бурханыг болон түүний хүслийг бид нар ингэж сонсохгүй. Самуэль хэмээх энэ гайхамшигтай ном Ханна хэмээх хүсэл ядарсан дээрлэгдэж гойжлогдсон эмэгтэйгийн залбирлаар эхэлдэг. Мундаг хүнээр эхэлж болно шүү дээ. Хаа маанаар эхэлж болно шүү дээ. Зүгээр л Ханна гэдэг эмэгтэйгийн залбирлаар эхэлдэг энэ ном. Энэ бүх түүх. Яагаад Ханна залбирж байхдаа зүрхээ уудлан гуйсан. Тэгээд Илия чи согтуу юм уу гэд Илий загнахад би согтуу биш. Би эзэнтэй зүрхээ уудлалц чинь гэдэг. Яг энэ үед Бурхан Ханна зүрхээ нээдэг. Бурхан юу гэж зүрхээ нээсэн гэвэл Ханна чи надаас хүү гуйж байна. Миний хүү хэцүү байна уу? Хэцүү байгаа биз? Би бас хэцүү шүү. Та ч Бурхан биз дээ. Элохим Эшадай яаж та хэцүү байна гэж. Та ч Бурхан шүү дээ. Миний хайртай ард түмний дунд миний үгийг жинхэнэ утгаар үннээр хачиргүйгээр тунхагладаг нэг ч иш үзүүлэгч шүүгч үлдсэн байна. Миний үгийн хүү надад алга. Чи хүүгөө хэцүү байгаа шиг би бас хүүгөө хэцүү байна гэж Бурхан хэлсэн энэ үгийг
зүрхээ удаж байхдаа шигааны гүн сүнслэг байдал сонссон хаана. Окей бурхан. Хоёлаа тохирё. Та ч хүүгөө хэцүү байгаа юм байна. Би ч хүүгөө хэцүү байна. Надад хүү өгч. Би тэр хүү буцаад танд өгнө. Воо. Бурхан хаана хоёр одоо ярилцж байгаа. Нэг нь гоншгож, нэг нь сонсож байгаа биш. Энэ хоёр ярилцж байгаа. Тэгээд бурхан окей. Болж юм хаана. Би ч чамайг ойлгож байна. Чи ч намайг ойлгож байна. Чамд ч хүү хэрэгтэй, над ч үгүй хүү хэрэгтэй. Би чамд хүү. Хаана хүүтэй болоод буцаад эзэн минь. Одоо та ганцаардахгүй. Түүний Самуэль гэж нэрлэе. Би нэг танд буцаад өгнө. Ингэж Самуэль намайг хэлж байна. Бурхантай амьд харилцаа гэж энийг хэлж байна. Зүгээр л бүтэн сайн суух биш. Зүгээр сонсож ившээд суух биш. Нойр өнгөлж унтаж суух биш. Зүгээр номлолын дундуур манайхан дунд ингэж шууд төрүүлээд ариун сүнсний гүнзгий оршууд ордог хүмүүс байгаа шүү дээ. Миний номлолыг урдчил сонсдог юм уу яа. Ингэж суух биш яа. Амьдралынхаа бүх талбар дээр үгийн Христ итгэл, ёс зүй, чандлан сах эзэнтэй бодит харилцаа. Бардамнал сайхал бүрээс хол цухтаа хүмүүсийг биш бурхан эзнээ ширт тэр цагт дайсан чинч чамд бурханы үгийг дуулгах ерөөл ирэх бол. Амен. Амен. Бүгд хамтдаа залбирanгуйцгаая.